Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Монгол хүний төлөө Монгол Hyundai эмнэлэг. За ингээд мөрөд лилдийн нэвтрүүлэг Монгол их сургуулийн эмнэлгийн төлөөлөгч байгууллага Далайн өх мор компанитай хамтран жил бүхэн хүмүүсийг авчид эмчлүүлдэг байгаа. Манай Онгоны ангаах ухааны их сургуулийн төлөөлөгчийн газар маань мөрөөдөл бэлтгэн нэвтрүүлэгтэй хамтраад ингээд 5 дахь жилдээ болж байгаа. Энэ жил болохоор Онгон сангийн 100 жилийн ойтой холбогдуулаад 0-оос 12 насны хүүхдүүдээс 3 хүүхэд сонгож эмчилгээ хагалгаанд явуулахаар шийдэгдсэн байгаа л да. 3 хүүхэд маань болохоор Өмнөгов аймгаас Хонгор зүлгээ 6 настай хүн байгаа. Эрдэнэ хотоос Намуун зэ гэдэг 6 настай хүн байгаа. Улаанбаатар хотоос Алтан од гэдэг 8 настай эрэгтэй хүүхэд байгаа. Энэ хүүхэд маань болохоор нүдний төрөлхийн гажигтай буюу одоо хялдар хүүхэд байгаа. Энэ 3 хүүхдийг сонгож эмчилгээнд явуулахаар болсон байна. За ингээд мөрөд биелэг нэвтрүүлгийн уран бүтээлчд өнөөдөр сонгогдсон 3 хүүхдээ аваад Солонгосын Монгол их сургуулийн эмнэлглөө зорихоор одоо Чингис хаан онгоцны бодол дээр ирсэн байна. Гоё гартаа болно гэж баярлаад байгаа. Баярлаад байгаа. Хамгийн аз жаргалтай байгаа хүн л энэ да инээгээл гүгээд байдаг тий. За тэгээ яв таяр минь хизээ өдөөнөөс ирөө юмаа бэлдсэн үү? Бид хэд өчигдөр ороо ирсэн. Тэгээ өнөөдөр ямар ч байсан амжаад юмаа бэлдчихэд ирээд гэж хайж байна. Үнэхээр аз жаргалтай сайхан байна бид ирээ тий. За тэгвэл ямар ч байсан бид нар бүгдээрээ л итгэл өвөрлөөд Солонгос улсыг зорих гэж байна. Ингээд бид нар Инчэн хотоос гарч явсаар байгаад Игсан хотод байрлах Монгоныхаа ангаах ухааны их сургууль хүрэлцэж ирлээ. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Монгон эмнэлгийн төлөөлөгчийн газар Далайн өх мор компани. За ингээд манай мөрөд биелэг нэвтрүүлгийн уран бүтээлчд Солонгос улсын Игсан хотод байрлах Монгоны ангаах ухааны их сургуулийн эмнэлэг дээр ирээд өнөөдөр 3 дахь өдрөө хонж байна. За ингээд манай нэвтрүүлгийн оролцогч Өмнөгов аймгаас ирсэн 5 настай Хонгорцол гэдэг охин маань бол одоо яг хагалгаанд орохоор сая өрөөнөөсөө доошоо хагалгааны өрөөрөө буулаа. Хонгорцол бол баг багта хурууга 100-нд төлснөөсөө болоод гар нь гэмтсэн. Монголд бол 2 удаа хагалгаанд орсон боловч ахиад арьс нөхөн шилжүүлэх хагалгаа шаардлагатай гэж үзсэн байгаа. Арьс нөхөн шилжүүлэх хагалгаа хийхгүй л одоо хуруу нь мултрах. За ингээд мултраад байх аюулд хүрэх юм уу эсвэл одоо өрөөсөн гарны хурууны өсөлт гарны өсөлтийг бол зогсох магадлалтай гэж үзсний улмаас бол манай нэвтрүүлэгт хандаж ингээд Монгол их сургуулийн эмнэлэг дээр хүрэлцэж ирсэн. Бүгдээрээ хонгорцлынхаа хагалгаа хийж байгаа өрөөнд орцгоё. Манай хонгор цолын гарны хагалгаа бол одоо яг үргэлжилж байна. Хагалгаа өглөө 8:30-аас эхэлсэн боловч яг хагалгаа яг эмч профессор маань одоо орж ирээд хийсэн цаг бол 9 жоохон өнгөрөөгд орж ирсэн байгаа. За мэдээж хагалгааг бол ганцхан профессор хийхгүй одоо бол 2 профессор бол хийж байгаа. Нэг нь бол арьснаас нь одоо зүүнтлийнх нь арьснаас авч гарын одоо хуруугийн тэнэлгэж шилжүүлэн суулгаж байгаа болохоор 2 профессорын оролцоотойгоор хийгдэж байна. Өнөөдөр 8:30 үед бол манай хонгор цолын хагалгаа орсон байгаа. Одоо яг хонгор цолын ээж насаа агчийн сууж байгаа газар бол асар хамгаалагч нарын хүлээлгээн танхим байгаа тий. Сэтгэл санаа амархан байна. Ямар ч хэлсэн сайхан болох байх гэсэн итгэлтэй сууж байна. Одоо хагалгаанд орсоор цаг нэг 20 минут л болж байна да. Тэгээ яг миний охин бол айдас хүйдэсгүй сайхан хагалгаанд орчлоо гэж үзэж байна. Сэтгэл зүйн бэлтгэлийн сайхан хангаж өглөө.
Тэгэл хөгжин дуулж байгаа л сайхан унтуулгатай тэгэл орчлоо доо. Тэгээд би гадаа нүлэгээ сууж байна. Тэгээд одоо сайхан болоо гараад иртэл тэгэл байж ий да. Миний сэтгэл тэгээд тэлтэй сайхан хүлээж ийн да. Ер нь их хүний сэтгэлийг өрийн сэтгэл дагдаг гэдэг те. Тийм учраас ээж нь маш тайван байх, ёстой байх те. Жохон айдастай төгшүүртэй байгаа юм шиг харагдаад тах чинь үү? Яг гайгүй ерөнхийдөө бол айх найж нэрэн л да. Гэтэ би тайван байх юм бол юм бүхэн сайхан болно гэсэн эерэг сэтгэлээр л сууж ийн да. Насаа их чинь хүүхдийн эмчтэй. Яг хүүхдийн юу ямар чиглэлийн эмчлээ? Ерөнхийдөө бүх төрлөөр л үздэг. Ер нь чиглэсэн юм бол байхгүй. Ерөнхий хүүхдийн эмч. Тий. Хагалгаа бол хийхгүй. Хагалгаа бол хийхгүй. Ерөнхийдөө дотор эргэтний үзэл сууж энэ голцоо. Тэгэхээр адилхан эмчил ер нь хагалгааны процессыг бол бүгдийг мэдж байгаа. Бүгдийг мэднэ. Тийм учраас тэгээ болох юм болдгоор л болно гэж одоо л 50 сууж энэ та. Хүүхдээ хагалгаанд оруулж байгаа юм чинь нутаг бас уул усандаа залбирал сууж байна. Тэгэлгүй яах вэ? Миний хувьд бол сайхан шүлэг болгоод л өргөдөг. Одоо хөх мөнгөн тэнгэртэй хөрс талтан дэлхийдээ үе үеийн удам сударда уул усандаа ураг төрлийн онгодуудаа ингээл бүгдэнд сайхан л өдөр өхөн өргөж байгаа. Би охиныхаа төлөө хоёр охиныхаа төлөө би тэрөөсөө бүтэн жил сайхан сүү цайныхаа дэжиг өргөдөг болсон. Охиныхаа төлөө би бол төлөгдсөн цагаас нь хойш салбарч эхэлсэн. Яг миний хувьд л. Тэгэл бинээс их хүний сэтгэл эмтэрнэ гэдэг чинь байлгүй яах юм. Би чинь бас адилхан л их хүн учраас сэтгэл эмтэрчээсэн. Гэтэ хөвгтдээ нулимсаа үзүүлэхгүй тул дандаа далд хөлж байна. Ямар ч хэсэг сайхан болоод гараад ирнэ гэдэгт итгэлтэй байна. Миний хувьд бол тэгэл хүлээгээл сууж ийн одоо 4 цаг сууж ийн. Хаалганы өвдөндөө 4 цаг сууж ийн хүүхдийнхаа Юм идсэн үү? Үгүй юу яаж идэж чадав? Ус жардгүй юу? Битгий уйлцаа. Ийм хөөрхөн ээжтэй тийм хөөрхөн ох юм чи зөв хөөрхөн гараад ирнэ. Юунд уйлсан юм бэ? Хонгор цоч өчигдөр оройноос хойш ахуулаад хоол сойцсон шүү дээ тий 10 цагаас хойш хоол сойцсон тий. Тэгэл ээж нь дагаад хоол сойгоол. Яаж хүүхдээ харуулж юм идэж өгнө гэж байхгүй шүү дээ. Миний хувьд адилхан хоол сойсон өглөө охин оруулж надад уус авчирч өглөө би уус ууж болгож чадахгүй. Хоолоо тавч чадахгүй. Хүүхдийн гараад ирвэл тайвшрах юм шиг байна. Одоо 4 цаг гар болчихж байна. Бэн цаг явж өгөхгүй нүү. Цаг бол явах нь явж гинэ гэхдээ миний хүүхэд олон хүн орж гараад байхад миний хүүхэд хамгийн эрт орчоод гарч ирэхгүй болохоор минийс нэлмэс гойжлаас сууж байна. Одоо гоё болгохаа гэж найдаж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Вонгон эмнэлгийн төлөөлөгчийн газар Далайн хөхмөр компани. За өглөө 8:30-д бол манай хонгор цэцэл хагалгаанд орсон байгаа. Одоо бол 12:20 болж байна. Хонгор цэцлийн хагалгаа бол мэдээж олон үйлдэлтэй байсан учраас хагалгаа нэлээд удаан орох шиг боллоо. Тэгээ манай хонгор цэцэл орсон хагалгааны профессортай ингэж уулзж байна. 힘줄을 되게 걱정했었는데 힘줄은 크게 손상이 없고 다만 엄지 쪽 이쪽이 За ингээд ямар ч гэсэн хонгор цэцлийн хагалгаа бол ингээд орлоо. Миний хамгийн их хайжсэн юм бол шүрмэс нь тасарсан байх юм уу? Эсвэл одоо өөр бас хэцүү юм болсон байх уу гэж санаа зовж исэн. Тэгтэл бол шүрмэсэн дээр л ямар ч асуудалгүй байсан би. Одоо эмч хүний хувьд бол баяртай байлаа. Тэгээд чигчээ урууныхын юг ларсын нөхөд оруулсан. Эрхийн уруун дээр болохоор байнга одоо ингэж нугларч байсаар байгаад энд их одоо
бас зарим шүрмэснүүд бол өсөлтгүй болсон байна. Тэгээд энийг бол би тасдаж залгах мэс хийх байсан боловч одоохондоо нас нь бага болохоор физик эмчилгээгээр янз янзын дасгал хийж үзье. Яг бүр болохгүй дараа дахиад бас хаалгаанд орохдоо энийг бас орж болох юмаа гэж удаад үлдээчлээ. 일단 이걸 벌리는 정도만 해도 цаг хугацааны хувьд бол анхч хүүхдийнх тэгээ дандаа гараараа ойрхон ойсон яг эрхийн уруу 7 хуруу хоёрын хэсэгт бол шууд арьс нөхөх хагалгаа. За ингээд чигчээ уруунд дээр бас айгүй нэлээд урт ингэж арьс нөхөх хагалгаа хийгээд за хүүхдийг бас гараа хөдөлгөөд байхад гэж удаад бүх 3 хуруу руу ингэж төмөр ингэж суулгаж татчих ингэж барьж гисэн байгаа. Тэгэхээр нэлээд цаг орлоо гэж. Манай хонгор цэл болохоор ингээд хизээ эсэрхгөө удахгүй хөрхөн ирэл болоодгүй нийтдээ. 통증은 당연히 뗀자리 이쪽. За ямар ч хэсэн 1-2 хоногтой бол мэдээж унтуулахын бодисыг бие нь орсон байгаа. Энийг гартар. За хоёрдугаарт хэдий жижигхэн ч гэсэндээ арьс бол маш ихээр орсон. Зүүн талын одоо цавнаас нь арьсыг авч орсон учраас зүүн талын хөлөнд бол одоо даралт өгөхгүйгээр 1-2 хоногтой хөдөлгөөж болохгүй. За тэрний дараа л ямарчсан гайг болох хаа. Ингээд манай одоо унтуулгын эмч болон бусад эмч нар бол дараах зааварчилгааг өгчих байхаа гэх. 문제 없을 거야 그거는. За ингээд манай хонгор цол хаалгаа хийж өгсөн танд баярлалаа. 감사합니다. 감사합니다. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Вонгон эмнэлгийн төлөөлөгчийн газар Далайн хөхмөр компани. Хонгор цолод өглөө 8:30 болж байхад бэлтгэх ажилдаа ороод тэгээ хахалгааны өрөөрөө орсон байгаа. Одоо бол 12:30 болж байна. Тэгээ энэ хугацаанд бол мэдээж хаалгаа маань бол амжилттай хийгдэж байгаа. За тэгээд ээжийнх нь хувьд бол одоо яг хаалгааны процессыг өөр хараагүй. Яг зөвхөн энд хүлээгээ сууж байгаа болохоор манай насаа ихч бол нэлээ бас хэцүү байх шиг ингээд харахад бол байн яваал тэгээ холхиол нүдэнд нь нулимс цэлзэл хэцүү байх шиг хаалгааны амжилттай туссан цаа эмчэнд гараад ирсэн. Тэрэн дээр цайрахгүй болох дээр л манай насаа ихч их бүр шаналаад ах шиг байна. Хаалгаа бол дууссан. Одоо цайрчих байх. За хонгор зөө шарлал байгаа тийм. Нэрээ шараараа дөнгөс завьтахаар ороод гараад ирсэн. Дууссан. Тэ хамгийн баяртай юм юу гэх юм бол шүрмсэндээ ямар ч гэмтэйг байна гэсэн. Өчигдөр таныг бас эмч айдлахсан тий. Би ч гэсэндээ бас айсан. Яана одоо нэрээ тгсэн биш байгаа. Тэгтэл чигчээ өрөөний энэ шүрмсэнд бол одоо ямар ч гэмтэл байхгүй байна. Гэхдээ эрхийн хуруу жоох нөгөө удаа ингэж байсаар байгаад яг энэ нөгөө ингэж хөвссөн байна гинэ. Тэгэд энийг тасдаж уг нь ингэж залгаж ойж болно. Гэхдээ жоохон хүүхд юм чинь одоохондоо орхичаад физик эмчилгээ сайн хийж өгөө. Ингэж хоош нь ингэж татаж те. Тэгэхээр гайгүй баха. Тэгээ бүр болохгүй л дараагийн ахаад хаалгаанд орохдоо тэрийг залгаад өгчнөө. Энэ бол нэг том асуудал биш ээ гэж хэлсэн. За баярлалаа. Гэрэлтэй сонсож ирсэн баярлалаа. Ямар ч сөөхтэй гартаа олно гэдэгт итгэлтэй наа. Ерөнхийдөө за баярлалаа. Амар том өвчин биш юм чинь санаа зовлт. За баярлалаа. За манай мөрөөдлийн хэлтгийн нэвтрүүлгийн уран бүтээлчд Вонгоны их сургуулийн эмнэлэг дээр ажиллаад өнөөдөр бол 4 дахь хоногтоо ирж байна. За ингээд өчигдөр болохоор манай хонгор цэл манаас хаалгаанд орсон байгаа. Хонгор цэлийн хаалгаа бол нэлээд хүнд бас олон цаг үргэлжилсэн. За ингээд манай оролцогч хонгор цэл маань бол айгүй мундаг байсан. Үзэгчд маань мэдж байгаа. Тэгээд өнөөдөр бол 4 дахь хоногтоо амар хөөрхөн цоглог сууж гэн яг л Барби шиг. За өнөөдөр сэтгэл санаа ямар хөө вэ? За өнөөдөр миний хувьд сэтгэл санаа сайхан тайван гоё баяртай байна. Үнэхээр сайхан баяртай байна. Охин анкес эргээд босоод ирсэнд үнэхээр их юм баярлж байна. Тэгээд охинтойгоо хамт инхрилээд нэлораа сууж энэ да би тэр хувьд. Тэгээ өчигдрийн хувьд бол яг хөө ерөнхийдөө олон цаг орсон учраас би яг хөө ямар сэтгэл зүгээр би үйлж исэн гэхэлэр олон цаг хүүхэд наркозд байхлаар тарих толгой сэргэхгүй тэгэл хүүхэд цааш та мартамхаа болдог. Ийм аюу асуудалтай болчдөг байхгүй. Тэр талаар би ойлголттой байсан учраас хүүхдээ өрөвдөл олон цаг болгоцсон бол би дотроос шимшрээд үйлээдсэн байхгүй юу. Тэгэл яарчгүй эмчхэн болохоор бас тий. За шүн тэгээ яаж хонов одоо хонгорцод би энэ нэр нь ямар хаах шиг байна. Юу за өөрөө л ярьчих гээд байна. За яасан шүн би нүвдсэн үү? Өвцөн би сэн онцод чадахгүй байсан.
Яна яасан үйлсэн үү? Миний үгүй лээ. Үйлсэн юм уу? Ойлсон. Одоо өвдөж байна уу? Өвтгөө нэмөөсөн чинь. Ийм басан ч гайг олцсон аа. Өвдөө хараад өөрөө ядраад байгаа юм шиг. Үгүй. Миний хувьд бол өстэй янз сайхан байна оо. Энд чинь хоолунд хангалт сайтай юм, орчин сайтай юм, ааш зан үйлчилгээ сайтай юм. Тэгэл хоолнд бол өстэй нэр янз сайхан үйлчлдэг юм байна. Хүүхдүүдтэй үхрийн махтаа шүл өгөхгүйд гадагшаа үхрийн махтаа шүл хайхаар явсан. Бид нар нэлээд удаан үлээсэн. За яагаад юу болсон гэлээ. Тэрэн дээр Хоолны газар орж үхэр олж дугуулсан сурагтай. Тэрэн дээр болохоор бид ингэтэй яг хөө зүгээр юу дандаа ногоо түлхүү өгөөд идэм байна. Манай хүүхдүүдийн онцлог, бие махбодын онцлог чинь монгол хүн учраас бас махан сангалзах болов. Тэгээд бас хагалгаанд орсон хүмүүс чинь төрсүнтэй адилхан шүү дээ. Төрсөн хүн хагалгаанд орсон хий хуар их эзэлдэг гэдэг утгаар бид гурав ярилцж байгаа. Нэг өхрийн шил олоод өгчигээ гадуурж явах явлаа. Тэгсэн чинь нөө хэл мэдэхгүй учраас хэл нэвтрүүлчихгүй зэрэгсэн мэд эгч тэрэстэй бараг л өөрөө өхөр мөөрч дүр үзүүлж байгаа ямар ч шүд аваад ирлээ. Яасан гэвэл өмбүү шугасан гэдэг. Тэгээд өмбүүгээ дуурахаараа л Этүүтэр тэгэл гайхал харах юм. Тэгэлэнгүүд этүүтэр үзүүлээд ярилаа. Сүүлдээ уцаар гаргаж ирээд англиар гаргаж ирээд үзүүлээ. Тэгсээр нэг ойлголцоод авсан. За мундаг тий. Үнэхээр эмхтэй хүн гэдэг бол яг өөр хүүхдийнхээ төлөө төрсэн юм шиг л байдаг. Тий. Одоо хүний нутагт өхөр олж дугуурч бүрсүүлдэ өхрийн зураг гаргаж үзүүлж бүх юм хийж байгаа. Өөрөө Зурж үзүүлээ. Тэгжиж ойлголцлоо. Өхрийн хайртай шүлийг бол олж өгсөн байна. Уучаад одоо хөлсөн гаргаад сууж юм даа минь үү. За ингээд манай нэвтрүүлгийн зүгээс хөөрхөн хонгороогоо хурдан идгээрээ гэж хөвсгөл Жимс компани нэрсний шүүсийг бэлдэж ирсэн байгаамаа. Нэрсэн дуртай эзтэй. Дуртай. Тэгвэл нэрсний жүүсийг нэрсний чанамалтай холиод тэгээд жүүс олгоод идээрээ заа юу. За. Талах аваад талхан дээр тавиад идээрээ заа юу. За. За тэгээ баярлалаа хурдан идгээрээ хонгороо маргааш уулзъя за. За. Баярлаа. За ингээд манай монголчууд бол мэдээж эрүүл мэндийн бас олон асуудалтайгаар Монгол их сургуулийн эмнэлгийг бол зорддог байгаа. За ингээд энэ асуудлыг бол маш хамгийн түрүүнд найрсгаар, илдгээр, илгэсэг дотн нухтаж авдаг гадаад харилцааны газрын дарга ИЧОЛ гэдэг одоо онтуулгын профессортай уулзж байна. Ингээд ямар ч байсан Монгол их сургуулийн эмнэлэгтэй хамтарч ажиллаад бид бүхэн бол нэлээд багагүй хугацааг бол өнгөрөөсөн. Энэ хугацаанд бол Монгол их сургуулийн гадаад харилцаа бол биднийг бол дандаа найрсгаар өгтөж авч одоо бидний хүссэн хүсэлтийг бол дандаа биелүүлж өгдөгт бол бид бүхэн маш их сэтгэл хангалуун явдаг. 몽골과 우리 한국은 Би бол Монголоос ирсэн өвчтнийг бол өөрийнхөө яг ах トゥ шиг өөрийнхөө хамаатан сэтгэн шиг яг тийм сэтгэл гаргаж үйлчлэгээ. Монголын одоо эрүүл мэндийн хөгжил арай нэг жоохон хоцрогдол байгаа. Энэ дээр бол бид бүхний зүгээс туслах ямар асуудал байгааг туслаад эмчнэрийн сургалт одоо зөвлөгчдийн сургалтын дээр гэсэндээ хамтарч ажиллахдаа таатай байх болно. 저희가 기회가 되면 또 Ганцхан энэ удаагийн энэ нэвтрүүлгээр бол бид бүхэндээ суггүй урагшаа бас бид нарт найрсгаар хандах юм бол бид бүхэн энэ харилцаа холбоогоо улам их сайхан хөгжүүлнэ гэж би бодож байгаа. Энэ удаа ямар ч гэсэн бид бүхэн 3 өвчтөн авчирсан байгаа. 3 оролцогч маань 3 хүүхэд байгаа. 2 нь бол нүдний ахалгаанд орохоор, нэг нь бол гарны ахалгаанд орохоор болсон байгаа. Тэгээд нэг бол Монголын их сургуулийн эмнэлгээс бол яг нэгнийх нь зардлыг ээжийнх нь зардалтаа бүтэн тааж байгаа. 병원장님의 Энэ бол манай эмнэлгийн даргын санаа. Одоо бид бүхэн бол хэцүү амьдралтай одоо боломжгүй тийм хүүхдүүдийг сонгоод одоо энэ хорвоод ирэх тэр хүний амьдралд нь тусдсан болох бодолтойгоор нэг хүүхдийг сонгож энэ удаагийн хаалгааг хийхээр болсон байгаа. 적극적으로 치료를 돕고 있습니다. Манай хөвсгөл Жимс компани нэрийн бүтээгдэхүүн хөвсгөл трейдинг одоо бэлэг байгаа. 그 몽골이 Монголын одоо эрүүл мэндийн салбар маш хурдтай хөгжихийг би бол хувьяасаа маш их хүсдэг. За
дээр үеийн одоо тэр Монголын хүчтэй дэлхийг байлдан дагуулж исэн, гайхуулж исэн тэр Монгол буцаж эргэж ирэхийг би үргэлж сэтгэлээсээ хүсэж явдгаа гэнэ. 되찾았으면 합니다. баярлалаа. 감사합니다. За Монгоны анагаах ухааны их сургуулийн эмнэлэг бол манай нэвтрүүлэгтэй хамтраад 5 дахь жилдээ ажиллаж байна. Энэ удаа бол бид бүхэн одоо Өмнө Говь аймгаас ирсэн Хонгорцол гэж 5 настай охин маань л ирсэн байгаа. Манай Хонгорцолд хагалгаагаа хийлгээд өнөөдөр бол 11 дахь хоног дээрээ орж байна. Хонгорцолын хагалгаа бол маш хүнд хагалгаа, арьс сэлжүүлэн суулгах хагалгаа бол нэлээд хүнд хагалгаанд орсон байгаа. Тэгээд ер нь бол Хонгорцолын биеийн байдал одоо ямархуу байна. Мэдээж хагалгаа юм чи өдрөөр сайжирч байгаа. Ямар ч гэсэн хаалгаа хийснээс бол хойш хүүхдийн биеийн байдал сайжирч байна. Эхлээд ер нь хаалгаа хийснээс нэг 2-3 хоногтой бол биеийн байдал их хүнд байлаа. Унтаад, нойр хоолндоо муудаад, яолоод тэгээд ер нь энэ дээр давхар хэлэхэд бол манай Монгол хүүхдүүдийн биеийн онцлогийг дуртахад бас зүгээр байна гэж би бодож байна. Ягаад гэвэл солонгос хүүхдүүдийн одоо эмийн тун манай хүүхдэд бас арай багдаад тэгээ нэмсээр одоо эмнүүдийн тоног нэлээд өндөрсгсөн явж байгаа. Тэгээ өндөрсгсөн хойноос хойш биеийн байдлаараа дээрлээ. Одоо шөнө мөн өвдөхөн байсан. Өнөөдөр эмчин нэрж үзээд гарын бас цэвэрлээ. Яг арьс нөхөлтийн хувьд бол сайхан болж байна. Миний хувьд бол сэтгэл хангалуун сууж байна. Тэгээд эмчилгээг бол үргэлжлүүлээ явнаа гэж хэлсэн. Хонгороо одоо өвдөж байна уу? Өвдөхгүй. Эхлээд өвдөжсэн үү? Өвдөжсэн юм. Хагалгаанаас гарч ирсний дараа өвдсөн билээ? Өвчөө. Одоо бол өвдөхгүй байна уу? Ийм утсан ч. Чи хамт хагалгаанд орсон нөгөө найз нартай хэлэх үг байна уу? Юу хэлмээр байна? Баярлаа гэж хэлмээр байна. За яагаад баярлаа гэж байгаа? Нүдэн зүгээрсэн гэж маш их баярлж байна. Ямар хөөрхөн юм бэ? Нүдэн зүгээрсэн бас их баяр. Чи хоёр найзтай би удахгүй Монголд очноо. Миний би сайн болж байгаа гэж хэлэх үү? Би удахгүй тэгээд очноо хоёр найзтай. Би хүүхдтэй ажилтгийн хувьд эндээс олж харсан юм юу вэ гэхээр хүүхдийн матрац, хүүхдийг хэвтэж байгаа тийм орны матрац гэж гоё сайхан юм байна. Энэ матрац нь чих татдаггүй юм байна. Чанартай сайханаас гадна дээр нь зузаан даавуугаар ингээ бүрчглэр ер нь асуудалгүй дээр нь бийцсэн ч одоо буу хоолсон ч угаагаад эргээд янзлаа тавьсан байхад бол өнөр тамар гардгүй ийм сайхан. Тэгээд тэрийгээ хүний гараад явхлаар сайхан юугаар ариутгалын бодисаар арчаал тэгэл давгаа угаалцдаг. Ийм гоё юмыг олж харлаа. Энийг бол би одоо бас эхнийхээс болон одоо би өөрөө эхнийхээс 2 жил сурж ирсний хувьд эхнийхсийн хүүхдүүдийг бас тийм байгаасай, тийм байдалд байлгаасай гэж би бодож байна. Өөрийнхөө бас Өмнө Говь аймгийн бүсийн онцлогын эмчилгээний төвийн 24 хүүхэдтэй тасгийнхаа одоо орыг бас ийм болгох хийсэн гэдэг том би бас бодож байна да. Эмчилгээгээ сайн илгээд өөр зохин төрөө төөр хүүхэдтэй болсон сайхан баяртай мэдээ байгаа. За нэг охин гараа сайхан эмчлээд авлаа. Тэ одоо эмч хүний хувьд их хүний хувьд одоо үүргээ биелүүлж байгаа манай насаагч бид тэдингээд 10 хоног хамт сайхан байлаа. Одоо би тэр үлдээд та нар хаараас утхан өдөхгүй очноо гэдгийг бас хэлье. Тэгээд сайн замдаа сайн яваарай л гэж хэлье да. За хурдан шиг эмчлүүлээд ирээрээ заяа. Хамаатай таагалахаар алхаад бийлээ. Надаа мама хараачлаа. Надан тагсан буучи. Игээс чам шиг би. Энган ханган